Hi guys. Та нар тэгээд гайхчих магадгүй видео чинь яа тийм хар байгаа юм бэ гэд гэрэлж байгаа мөх гэрэл байгаа. Тэгээд би өглөө 7 цагт нүрэ ботсон. Яг одоо орой 7 цаг болж байна. Тэгээд би нүрэ ботсноос хойш 12 цаг өнгөрсөн байгаа учраас ингээ нүур маань тослогдсон байна. Тэгээд би мөнгөгүй powder Zybel-ийг судалдаж авсан. Тэгээд энэ болохоор 12500 person layering гэнэ. Тэгээд нэг удаа жиг бөөдөр. Салам. Гэтэ ингээд гэрлэг нь хамаагүй дээр аваад. За би тэгээд энэ бичлэгээр гэрлэггүй нэ. За тэгэхээр миний 8 9 10 сар болог байгаа юм биш те. Тэгээ миний 8 сард худалдаж авсан юмнуудтай бүгдээ танилцгаая. Тэгээ би сансны худал айгу бага юм авсан. Тэгээ бүгд айгу их юм авдаг байсан тэр дадлаа одоо болох гэж байгаа. Тэгээд өнөөдөр авсан юмнаас эхлэе заяа. Өнөөдөр би өөр тавьсан. Тэгээд манай хуч ажилтдаг гэсэн дизайнерч маань одоо ийм косметик оруулж ирдэг. Энд янз бүрийн ийм нүур будалтын юмнууд бас оруулж ирдэг байхгүй. Тэгээд би өнөөдөр энийг авсан. Энэ болохоор Dior-ийн тэн байгаа. Тэгээд өрөөр авсан. Дараа цалин буухаар мөнгө нөгөөгээд авсан. Тэгээд мөнгөний төлөв байгаа. Тэгээд миний авсан. Тэгээд миний өмнөх Dior-ийн тэн маань дууссан заяа. Би танад тэр дууссан харуулъя. Энэ тэн нэрээ Dior нэрээ ийм жижигхэн Dior гэд дийн томоор тэг бас хэсэг нь жижигхэн байгаад тэгээд одоо шинэ гарч ирж байгаа болохоор бүх хэсэг нь ийм томоор гарч ирж байгаа юм лээ. Тэгээд TikTok дээрээс бүх охтууд ийм томыг нэг айгу үзээд ядчихлээ. But literally I don't care. Надад хамаагүй. Надад Dior л Dior. Гэтэ хаадсэн чи саалганы хувьд адилхан ч юм уу? Адилхан байхгүй яах вэ? Тэгээд энэ нөгөө нэг өмнөх хэрэглэснээ би зөвхөн нэг өнгийн хэрэглэдэг байсан. Тэгээд нэг өнгө маань бүр дууссан заяа. Тэгээд ийм болтлоо дууссан. Тэгээд нөгөө 4 өнгийг би хэрэглэдэг, огт хэрэглэдэг заяа. Тэгээд Dior-ийн бас өмнөх ийм тэн байсан. Тэгээд энэ тэнний маань миний яг хэрэглэдэг өнгөнүүд маань ингээд дууссан. Тэгээд би одоо энэ өнгийн энэтэй хэрэглэж байгаа. Энэ засвын өнгөдтэй наад. Өнөөдөр миний авсан өнгө бол ийм өнгө байгаа. Нэг гоё өнгө байгаа. Би яг ийм бор өнгөнд айгуу дуртай. Тэгээд дунтлынх нь бор өнгө болон энэ саана айгуу гоё гард юм бэлээ. Тэгээд ийм бор өнгөнүүд тэгээд энд ямар өнгө юм бэ? Айгуу гоё гард юм бэлээ. Ямар ч гэсэн тэгээд сонгож авсан. Тэгээд тэр их болохоор яг Монгол зарагчлаа Монголд аль биесны хэрэгтэйгээр ордог нөгөө Lion d'Or илүү тэр дэлгүүрээс хамаагүй хямдхан зардаг. Энэ тэний хасаа нэг гоё тэндээ саан бүр солиод гардаг заяа. What? Оо. Тэдийн маса. Дахиад but it's worth it. Тэр нь л үнэхээр тэр үнд ач чанар. За хоёрт бивэл миний өмсөн яг одоо малгай байна. За би энэ малгай болохоор бас пиндуудуугаас авсан. Дэн айгу амир тийм шик, elegant малгай байгаа. Айгу тийм бүр ингэ доошлол машуулдаг гэсэн. Оо. Тэгээд би энийг болохоор надад аль хэдийн байдаг цагаан жакеттайгаа хамт өмсөе гэж бодоод пиндуудуугаас захиалж авсан. Тэгээд энэний үн бол бас айгу хямдхан байсан. Тэгээд ингэж оруулчих уу. Иймэрхүү байсан. За, татлаа харуулчих. Би бас татлаа харуулаагүй мэн. Харуулчлаа. Тэгээд Peace Mall-аас би энэ гутлыг авсан. Энэ болохоор Charles & Kate-ийн гутал. Тэгээд амар хөөрхөн гутлаа баста дэрийг харалтаа. Тэгээд би энэ гутлыг штэ айгуу гоё бүдүүн өсгийтэй намхан гутал юм гэж бодоод авсан. Ч гэсэн би эхний 7 хоног яг нэг break them гэдэг штэ ингээд энэ гутландаа ингээд тасах гад тэ тасчнаа гэж ярьдэн штэ. Тэгээд гутландаа тасах гэж би бүр 7 хоног болсон. Тэгээд одоо л асуудалгүй явж байгаа. Тэг гутал ирсэн чинь гутлуудаас эхлээд үзүүлчихье гэж бодлоо. Тэгээд энэ гутлын маань уйлрал одоо ингээд дуусч байгаа байхгүй. Одоо ингээд намрын нэг амир сэрүүн өдрүүд дээр чинь ийм одоо гутал өмсч болохгүй шүү дээ. Тэгээд гутлын амар нүртэй ойрхон барьчихвэ тэгээ. За яах вэ? Тэгээд шүү дээ. Оо ийм амар доор ийцсэн юм байна. Тэгээд би юунаас би анх Улаанбаатар 5 давхраас Анжелина болон шинэ авсан шүү дээ. Амар том гоё гутал харсан байхгүй. Тэгээд энд
зургийг оруулчих. Тэгээ иймэрхүү гутал хараад гэрэлтэй байсан ч гоё юм уу? Тэгээд гэрлээ өхөөстөө. Anyways. Тэгээ иймэрхүү гутал хараад тэгээ бид нар гутал авч чадаагүй байхгүй юу? Тэгээ би ямар гутал авсан бэ гэхлээр тэгээ Bismarck-ийн нөгөө нэг Chic Stores бас энэ гутлыг авсан. За энэ болохоор юм джинс материалтай Zara-гийн гутал. Тэгээ өмсчгөд маш гоё харагддаг. Тэгээ би өмссөн зураг бас оруулчихъя. Тэгээд өмсгөд бол маш гоё харагддаг ийм гутал байгаа. Тэгээ энэ болохоор ийм джинс материалтай заяа. Тэгээ ингээд өмсцэн байхад ингээд нугаларч гэсэн юм байхгүй. Ингээд тэгшгнэрээ авдаг. Тэгээ айгүй хөвтэйхэн өсгөний хувьд гэвэл бас 6 см өндөртэй. Тэгээ би энийг ганцхан өдөр өмсөд манай Монголын зам үнэхээр муу ч юм. Тэгээд би ч айгүй бүтлгүй явах юм. Тэгээд өсгийн ингээд ийм болцсон. Хойл ийм болцсон. Тэгээ цаа завтгаа уусаа миний бүх өсгөд готлоод өсгийн ийм болдог байхгүй. Тэгээд би бүгднийг гутал засварт өгдөг. Жилдээ 3-4 удаа гутал засварт өгдөг. Тэгээ энэс утгагүй гутал засварлаа надтай хамт явна. Тэгээд ийм гутал авсан. Тэгээд үнэхээр хөөрхөн гутал зав. Энэ бүр ингээд өмдөн дээрч гоё, өвгөн дээрч гоё, бүр үнэхээр загварлаг тэгээд эвтэйхэн гутал зав. Үнэхээр эвтэйхэн. Тэгээд юу адилхан хоёр гутал авсан гэж хэлж магадгүй заяа. Яа тэгж хэлэх вэ гэхээр тэр гутлаа би авсан байхгүй юу? Тэгээд би Angelina Jolie-ноос тэр гутлаа авсан заяа. Тэгээд энэ бол угаасаа энэтэй харьцуулшгүй үзэсгэлэнтэй гутал. Одоо энэ нөгөө джинс материалтай цагаан гутал энэ Angelina Jolie-ны гутлаа байхгүй. Тэгээд хийцэн хүртэл өөр маш цэвэрхэн. Тэгээд нөгөөх маань 6 см бол Angelina Jolie-ны гутал маань 10 см. Тэгээд би энэ гутлыг нэг өмсөд нэг 7 хоног авах. За тэгээд 7 хоногт нь хоншоорыг нь будаа олгоцсон. Тэгээд өсгөнөөс удахгүй будаа олох гэж байгаа. Тэгээд арьсан гутлыг бас яаж цэвэрлэхийг би YouTube-ээс харсан ч гэсэн би яг тийм гоё цэвэрлж чадаагүй. Тэгээд гэртээ өнөөдөр амарч байгаа юм чинь маш нөгөөдөр хагас бүтэн цанд амрах юм чи цэвэрлэе гэж бодчих. Тэгээд би энэ гутлыг амарч гэсэн будаа олгоцсон байгаа. Тэгээд өмссөн зургаас энд оруулчихъя. Упс. Нүүр бодгийн юмд хамгийн их мөнгө үрдэг зүйл чинь юу вэ гэдээ надад асуулаа шүү дээ. Тэр бол яалтчгүй уруулан бодог заяа. Тэгээ би уруулан бодгонд маш их энэ руу тасгарсан шүү дээ. Тэгээ би энэ роутыг бас лайв дээр айгу муулсан байхгүй яа гэхэлэр энэ роут айгу үнэртэй заа би тийм гоё үнэртэй юмд бол дуртай заа. Тэгтээ энэ бол тийм гоё үнэртэй бол биш. Тэгээ уруулыг тийм сайн чигшүүлдэггүй дээрээс нь нэг самар орцсон. Walnut орцсон заяа. Тэгээ би бүх төрлийн самарнаас юу харшлаад идэх байхгүй юу? Яг хуш модны самар биш бол ер нь самар итгэхээр харшилдаг. Тэгээд роут одоо ингээд хасгарцсан байна. Тэгээ хасгараад бас бусад болгоод ингээд будаа олгож байгаа юм байна энд. Уруулын бодгийг айгу дуртай хэлжсэн шүү дээ. Тэгээд би энэ Macking being Diesel Class гэдэг уруулын бодгийг өмнө авч ирсэн байхгүй юу? Ийм өнгөтэй байсан. Тэгээ надад айгу таалагдсан. Энэ маань болохоор бүр яг өнгөөрөө яг саагаараа гардаг заяа. Бүр ингээд цэвэр саа. Тэгээд энэ маань дууссан учраас би сая Рени тоглолт үзэж байхдаа замаараа Шангрилагаас авсан Macking Diesel Class гэдэг классик дахиж чинээр авсан. Тэгээд энийг бас хайлж хэрглэж байгаа. Тэгэхгүй бол би бол уруулын бодгийг бол бүр иддэг заяа. Тэгээд надад уруулын бодог бүр сарч болтоггүй. Тэгээд энийг авсан. Тэгээд Macking уруулын бодог Dior-ыг бодвол харьцангуй хямд. Тэгээд солиотой гардаг заяа. Би бол Dior-оос илүү Mac бол яг солиотой гардаг гэж яг өөрийнхөө сэтгэлээр бол хэлмээр байна. Тэгээд Mac бол яалтчгүй угаасаа л ихэд бодгийг амар сайн хийдэг. Тэгээ крем нь бол солиотой юм билээ. Тэгээ тэрэн дээр бол юу ч ярахтай. Тэгээд Macking Diesel-аас айгу хайрлж ирүүлж байгаа. Тэгээд үүштэй саяхан нэрээ юу болсон? Хэдэн таллаа тэр чинь өнгөрсөн 7 хоногийн хагас бүтэн цанд тахгүй нэг Pocket Zero-гийн үзэсгэлэн UG-ийн дээр зохион байгуулагдсан. Тэгээ Pocket Zero-гийн үзэсгэлэн Expo бүр 3 өдөр зохион байгуулагдсан. За тэгээ би тэн дээр очиж бах юм авсан байгаа. Тэгээд нүүр юм авсан. За нүүрний юм авсан байх гэхэлэр миний нүүр юм цагаан хар батга айгүй ихтэй. Тэгээ яг ойртод харуул юм бэржгэр баггүй юу. Тэгээ би аль тэрнээс айгүй санаа зовдөг. Тэгээд арьс арчилгаандаас юм супер серум гэдэг Note Cosmetics-аас энийг авсан. Энэ айгүй ам сайтай байсан баггүй юу. Тэгээд гоё юм билээ. Яг маа найз ас энийг айгүй гоё гэд надад хэлсэн байхгүй. Тэгээд энийг түрхчээд өглөө унтахад бол батганууд айгүй гоё тийм хатцсан юм шиг мэдрэмж надад өгсөн. Тэгээд ямар ч гэсэн удаан хэрэглээд үзье би одоо нэг 3-4 дахь хоног дээр л хэрэгжилж байна. Тэгээд бас энийг авсан. Ийм ампул авсан. Тэгээд энэ ампул болохоор яг тийм тариа шиг ингэж ирд юм билээ. Тэгээд энэ бол тариа биш. Яа ингээд хуглаад гээд нүрээ чигшүүлсний дараа дахиж юм гүн чигшүүлэх юм ампул байгаа байхгүй. Тэгээд ийм ампул өгсөн гинэ. Авсан. Тэгээд гоё юм билээ бас. Гоё
чигшүүлж байгаа нь мэдрэгцэн. Тэгээд миний гол Note Cosmetics тэр өдөр ингээд 50% хямдарсан байсан зэ бүх юм. Тэгээ амар хөөрхөн ийм үрсүүлэгчтэй крем болон ийм Note Cosmetics ийм юу өгсөн. Ийм будгаа хийдэг ийм пауч өгсөн, сав өгсөн. Тэгээ би энэ гэлтэн дандаа skin care-ийн хамт хийсэн байгаа байхгүй. Skin care гэснээс нэрээ би юунаас энэ хаана сатлаа. Би Pinduoduo-гийн нэг Америк бараа цагтаг юм дэлгүүрүүд өгөх байхгүй. Тэгээд энэ яг Монголд яг аль биесний хэрэгтэй байдаг юм билээ л дээ. Гэхдээ тэр бол үн нэмж зарж байгаа шүү дээ. Тэгээд Pinduoduo-гоос яг Америк бараас цагтаг айгу од үнэлгээтэй ямар дэлгүүр байлаа. Үнэлгээ нь айгу сайн байсан байхгүй. Би тэндээс энэ skin 1004 өгсөн энэ Centella гэдэг юу авсан, ампулыг бас авсан. Тэгээд энэ ногооныг нь судалж бас энэ яг юм батхтай арсны юу юм бэлээ. Нөгөө алган өмс толгой захтандах. Sorry. Тэгээд батхтай арсны ампул гэсэн. Тэгээд яг Мадагаскарын юм pure Centella гэнэ. Тэгээд Centella гэдэг юм модноос гаргаж авсан ампул. Айгуу гоё зөөлхөн санагдсан. Би бас 2 дахь 7 хоног дээр хэрглэж байгаа юм уу? Айгуу дайжгүй мэлээ. Хамт авсан юм гэвэл энэ хоёр lip corrector нөө яг lip gloss гэж бичсэн биш байсан мэн. Тэгээ айгуу гоё gloss-ийг гард юм билээ. Тэгээ би өмнөд нь болоод тавсан байхгүй. Нэг нь болохоор нэг ийм өнгөтэй, нөгөөх нь ийм өнгөтэй. Яг хоёлаа ягаан ч гэсэн хоёлаа шал өөр төрлийн ягаан. За энэ нь болохоор арай цайвар ягаан, энэ нь болохоор арай тийм дундаж ягаан өнгөтэй. Тэгээ би дундаж ягааны надад хэрглэж байгаа. Тэгээ энэ нь болохоор шив шинээр байгаа. Энэ манд дуусахаар хэрэглэе гэж бодоод. Тэгээ гоё юм билээ. Тэгээд Road-ийг би амар голсон гэж хэлсэн шүү дээ. Тэгээд Road-ийн уруулын модыг би яг кейсний хаард зүгээр баг ингээл сүвнэр олгол авч явдсан байхгүй. Тэгээ Note-ийн уруулын бодог миний юунд кейсэнд яг таарж байгаа. Тэгээд хаас айгу уурлаа чигшүүл явж байгаа надад айгу таалагдсан. Тэгээд энэ natural color гэж бичсэн надад айгу таалагдсан байхгүй. Би өдөрхөж үзэж аваагүй ч гэсэн ингээд natural гэдэг үүнд нь болж баг авсан. За тэгээд энд бүэнд нэг батг гарсан шүү. За яах вэ? Би нэг алдартай охины сториноос энэ болтыг хараад тэгээ би энэ болтыг бас Pinduoduo-гоос захиалж авсан баха. Тийм 2 өнгө захиалж авсан. Тэгээд үсээ айгу гоё юм ардаа боож жагаад ингээд тавьчул айгу гоё харагддаг. Ингээд надад ерөөсөө гоё харагдахгүй л. Тэгээд захиалж авсан хувцснуудаасаа бас харуулъя. Ер нь 9 сараас эхлээд хүүдэрч байгаа учраас би бас юм офис сет авсан. Нэс айгу хөөрхөн сет заяа. Ингээд энэ болохоор дээдлэнэ. Жакет нь аян цагаан тамзын ингээд хамт ойцсон. Айгуу дайжгүй. Цээж мэж гараад байхгүй. Яг офис хувц гэдэг утгаараа тэг юу бүгтэйгээ хамт. Тэгээ айгуу гоё хувцас энд ингээд зургийг нь оруулчихъя. Тэгээ энийг би хэдэр авлаа. Монгол мөнгөөр нэг 70k амаа байсан баха. Бас үнийг бас оруулчихъя та. Тэгээ бас Pinduoduo-гоос авсан. Тэгээ би яг хатад тогтож ижиггүй хүмүүсийг мэдчихсэн болохоор би штэ ээллийг авсан баха. Ээл арьсаар авсан санагдчихэв. Тэгээ би бас өчигдөрхөн нэг шинэ каргоогоо авсан. Тэг би бүр солиотой хувцас авсан заяа. Let me show you. Тэг энэ хувцас маань ийм юмтай. Тэг ийм юмтай заяа. Тэгээд заяа гэж ямар олоотой хэлт юм бэ юм. Хүн амтан зандраад байгаа юм шиг. Тэгж хэлэхгүй бага хэлнэ. Тэгээд ийм урт юу бөхтэй. Тэгээ энэний материал нь болохоор нэг тийм зөөлөн тэди котны материал гэдэг шүү дээ. Яг ийм материалтай. Тэгээд ийм урт юу бөхтэй. Тэгээд би эндүүлэг үл агаалтаа өчтөрл карбоноос авсан гэсэн чинь халтар болсон байна уу? Ийхүүр. Яана. Тэгээд дээд жакет нь болохоор ийм заяа. Тай заа юу гэж. Тэгээд жакет нь болохоор ийм. Би өчтөр бас өмсч үүндээ бас ийм юмтай. Ийм үстэй заяа ханцундаа. Тэгээд би өчтөр бас ингэ өмсөж үтсэн. Тэгээд өндөөдөг болохоор ингэж харагч байгаа. Гэхдээ энэ бүр солиотой хувцас. За. Тэгээд солиотой хувцас болохоор наасан. Гоё хацсан. Тэгээд энэ бол ингэж яалтчгүй миний хүүгээс сал гэдэг хувцас заяа. Би тиймэр хүссэн. Тэгээд тасан штэ. Ийм хөөрхөн цамц авсан. Офис дээр өмсөе гэж бодоод. Дэнээс аягүй хөөрхөн цамц би бас эндүүдэг үл юм л та. Би энэ цамцыг хэлээд өмсөд бас юмрхүү бай. Тэгээд амар хөөрхөн цамц. Тэгээд яг гоо хятадаас ингээд яг хятад загвартай хятад цамц авахар биш штэ. Нэг л юм байдаг зөө богинддаг байхгүй. Тэгээд би чинь баг яалтчгүй уртгүй штэ. Тэгээд энэ бол ханцуугаараа богиндчихсэн. Тэгээд ер нь их хвчлэн миний цамцууд ханцуугаараа богинддаг.
Би ингээд ханцаараа богинддгүй брэндүүдээс дурдвал одоо Zara байна. Бас айгу урт шүү дээ. Zara, H&M гэх мэтчлийн юм Европ гаралтай брэндүүд бол ерөнхийдөө ханцуу өмд айгу урт байдаг. MAC-аас нэрээ ийм tester foundation өгсөн. Тэгээ яг л миний өнгийг өгсөн мөлий. Энэ айгу гоё юм билээ. Тэгээд крем мандуус бол бас MAC-аас илүү арьстайгаа ойролцоо крем сонгож аавна гэж бодож байгаа. Тэгээд MAC бол яалтчгүй бас нүүр бүдгийг бол тултална гэдэг болохоор гоё юм билээ. Юу ч ярих вэ? Юунаас Zybl-ээс энэ романтын сүүдэр авсан. Тэгээ би яг TikTok дээр тийм бичлэг үзчихсэн байхгүй юу? Нөгөө нэг солонгост ингээд бронзер байдгүй. Тэгээд зөвхөн сүүдрүүд байдаг. Тэгээд нөгөө нэг бронзер болон сүүдрүүд чи хоёр өөр зүйл гэж байгаа байхгүй. Бронзер бол илүү нэг тийм ингээд sun kissed те ингээд ингээд бич дээр одоо юм далайн эрг мэрэг дээр ингээд амар гоё борлцсон юм тийм лүк өгдөг. Тэгэнгუთ сүүдэр болохоор таны яг нүүрэн дээр байгаа тэр нуумараа эсгүүд чинь ингээд нууж өгдөг зүйл гэдэг ярьсан байхгүй юу. Тэгээд би сүүдэр авсан. Тэрнээс л би амар одоо далайн эрг дээр амьдрах ш би одоо өвөлтэй. Бид нэр бүгдээрээ одоо ингээд өвөл гэдэг улирлыг туулах гэж байна. Тийм учраас ингээд сүүдэр авсан. Тэгээд сүүдэр маань бас надад бол яг сүүдэр шиг гарснаа гэвэл үгүй. Гэхдээ яг бас хөөрхөн гарч байгаа. Тэгээд яалтчгүй юм солонгос брендийн юм сүүдрүүд болон кремнүүд бол айгүй тийм tone up байдаг. Цагаан байдаг. Тийм. Тэгээд цагаан бүсгүүдэд зориулсан юм яалтчгүй нөгөө гоо сахны стандартын цагаан болохоор тэгдэг ахaltaй бас буруу өгч болохгүй баг. Тэгээд өөрч тэгээд нэг шинэ авсан юм алгадуу. Тэгээд замаараа нэг сойзлаа. Тийм хүүхдийн сойзор шүдэ угаадаг байхгүй юу. Тэгээд юм жижигхэн болохоор айгүй сайн угаадаг юм шиг санагддаг. Тэгээ хоёр нэгсэн хүүхдийн сойз гэнэ үү. Тэгээ ямар ч томчуудад зориулсан юм том сойз бас байд юм билээ. Тэгээ тэр нөгөө нэг майлд зардаг гэсэн аахгүй. Тэгээ би бас майлд руу авах гээд орсон чи байхгүй лээ. Тэгээд юм хүүхдийн сойз оронд нь авчлаа. Тэгээ шүдээ сайн угааж байгаарай. Намайг влог хийгээгүй дуучлаарай. Тэгээ айгу завгүй байсан юм а тэгжил тайлбарлая та. Би Instagram дээр айгу итгэвтэй байгаа. Нэрээ Instagram-а хийжиж YouTube дээр оруулж байгаагүй мэн. Тэгээд намайг дагаарай. Бас ингэж илдэв бусын жижиг сажиг юм авах байлаа. Одоо зөвхөн өөртөө хэрэгтэй юм бол авч юмдэрнэ. Тэгээ ер нь бол ингэж иймэрхүү жижиг сажиг юм авах болж байгаа. Тэгээд өөрийгөө хянах гэж оролдож байгаа. Яалтчгүй нөгөө нэг shopaholic гэдэг дэлгүүр хэсэгт донцсон хүмүүс байдаг шүү дээ. Shopaholic гэж нэрлэдэг. Тэгээд тийм байха болно. Гэтэ window shopping их гоё шүү. Би бас хаяа ингэж аягүй гоё гэртээ амарч байгаа ч юм уу ингэж өдөр босоод window shopping хийхийг дуртай заа. Window shopping гэдэг нь мөнгө өрөхгүй дэлгүүр хэсэг гэсэн үг байхгүй. Ингээд дэлгүүр хэсэгтэй ваа энэ гоё юм байна, тэр гоё юм байна гэх. Тэгээ хамгийн гол нь window shopping-ийн одоо нэг аюултай тал нь шүү дээ. Жинхнээс очиж авчдаг явдал нь гэдэг заа. Одоо window shopping гэж мөнгө өрөхгүй ингээд сайхан ингээд дэлгүүр хэсээд нүдэ байсгаад харна гэсэн үг шүү дээ. Тэнгуутаа ингээд үнэхээр таалагдаад үр тавиач юм авчих тийм боломж бас байна. Тэгээд влогоос энэ үргээд дуусгая. Баяртай.